ихэрхэн их төв соёлтой, гайхамшигтай ард түмэн билээ. Монгол хүн бий иргэншиж соёлдсон энэ дэлхийн ертөнцийн муу хүн гэж хэлэгдэх хүчирвэ. Гэр бүлийн радио 104.5 ёс суртахууны нэвтрүүлэг. Сонсогчдаа муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсноо. За гэр бүлийн радио 104.5 ёс суртахууны нэвтрүүлэг мягмар гарагийн дугаарыг эхэлж байна. Уламжлал ёсоор өнөөдөр манай эфирт Улаанбаатар их сургуулийн хувь хүний хөгжлийг судалдаг багш Отгоо багш маань хүрэлцүүлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид юу ярих вэ гэхээр гэр бүлийн радиогийн уран бүтээлчид Отгоо багшийн ажилладаг Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын танхимтай хамтраад өнгөрсөн баасан гараг буюу 12 дугаар сарын 15-ны шинийн 5-ны өдөр Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги дээр хүмүүнлэгийн өдрөлгийг зохион байгуулсан байгаа. За үүнтэйгээ уялдуулаад ер нь хүнийг хайрлах, энэрх, бусдад тусуулах, бусдад сэтгэлийн дэм урам хайрлах гэж юу юм бэ? Хүмүүнлэгийн буйны ажил яаж хийж болдгийм бэ? Энэ сэдвээр бид ярилцах болно. За нэгэнт хүмүүнлэгийн буйны ажил ярих учраас манай радиогийн шалгуурыг давж орж ирсэн хоёр мэдээлэл сонсогч танд хүргэе. Тэгэхээр манай радиод бол хандив тусламж гуйсан ийм мэдээлэл зөндөө хурж ирдэг. За энэ болгоныг мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага дандаа эфирээрээ цацаад авах боломжгүй. За бид энэ дундаа сонголт хийсний үндсэн дээр хоёр бяцхан хүүхдийг сонгож авсан байгаа. За эхний хүүхэд Мант хоёр од гэрэл бид 2012 оны 11 сарын 16-ны өдөр хүүтэй болсон юм аа. Өнгөрсөн оны он гарахын өмнөх 11 сарын 16-нд байна, тийм ээ. Бидний хүү инэрэлтэн зүрхний ховдол хоолндын таславчийн цоорхой буюу VSD гэсэн байна. Албан ёсны оншин зүрхний гол судасны нарийсал ба төрөлхийн зүрхний хос гажигтай гэсэн онш тогтоогдож Солонгос улсад хагалгааг яаралтай хийлгэх шаардлагатай болсон тул Илэг нэгт монголчуудаасаа тусламжийн гараа сонгоно хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Бидэнтэй холбоо барих утас 8800 5051 8870 5152 гэсэн юм утас байна. За хүүхдийн зураг байна. Дүнгиж одоо төрсөн. За нэг 2-3 сартай болов гэмээр юм хөөрхөн хүүхдийн зураг энд байна. 8800 5051 8870 5152 гэсэн юм утас байна. За Хаан банк, Голомт банк, Хадгаламж банкны данснууд байгаа. За би нэг дансыг хэлчихье. Хаан банкны данс 5034 41 82 96 гэсэн юм данс байгаа юм байна. За энэ хүүхдэд туслах хүсэлтэй, сайхан сэтгэлтэй хувь хүмүүс байгуулгууд байвал энэ утсаар холбогдож болно. Утсыг нь манай радиогийн гэр бүлийн радиогийн 46 12 12 гэсэн ресепшн утсаар холбогдоод авч болно шүү. За дараагийн хүүхэд бидний 3 сартай хүү сүлд маань тархинд харуулт өгснээ улмаас Монголд эмчлэгдэх боломжгүй болж гадаадд яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Бид хэд хэдэн улсын эмнэлэг рүү хандсанаас Тайланд улсын Бумрунград эмнэлэг бидний өсөлтийг хүлээн авч хүүг маань бүрэн идэвхэх боломжтой гэсэн хариу ирүүлээд байна. Энэхүү хагалгаа болох эмчилгээний зардал нь 60 сая төгрөг болох бөгөөд хүүхдийн биеийн байдлаас хамааран нэмэлт эмчилгээ хийгдвэл төлбөр нэмэгдэж магадгүй гэсэн. Яг одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд байнгын таталт өгсөөр байгаа. Бяцхан хүүгийн минь 8 насыг авч ирүүл саруул болоход нь Илэг нэг тахан дүүс минь халуун сэтгэлээр туслана уу. Данс эзэмшигч Алтан Шагаа Хандвийн данс Хас банкны 5569 439 гэсэн юм данс байна. За би дахиад хэлчихье. Данс эзэмшигч Алтан Шагаа Хандвийн данс 5569 439 гэсэн юм данс байна. За ийм хүсэлт яг өнөөгийн нөхцөлд бол хэвлэл мэдээллийн байгууллагуудад ганц манай радио гэлтгүү үхэл хэвлэл мэдээлэл хэрэгсэл зураг цааны хэвлэлд хангалттай ирдэг болсон. За энэ дотроос бид нарийн шалгуураар шүүж үндсний үндсэн дээр манай олон нийтэд харилцаалт маань дөнгөж төрсэн хүн болох гэж ядч тэмүүлж байгаа энэ хоёр хүүхдийг сонгож авч ингэж мэдээллийг нь эфирээр цацж байгаа. За Отгоо багштай орой минь түргий бид өнгөрсөн баасан гарагт эмэгтэйчүүдийн хорих дээр хүмүүнлэгийн өдрөлийг зохион байгуулсан. Отгоо багш маань энэ өдрөлөг дээр хэрхэн зөв эмэгтэй хүн сайн сайхан эзэгтэй байх талаар лекц уншсан байгаа тийм ээ. За тийм сонсогчдоо энэ оройны мэндийг хүргэе. Тэгээд бидний энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаа 2 дахь удаага болж байгаамаа. Оноос өмнө 2012 оны 10 дугаар сарын дундуур бид Баянзүрхийн тамгын газар, Баянзүрхийн прокурор, Баянзүрхийн нийгмийн даатгал, манай Улаанбаатар их сургууль гэдэг гэр бүлийн радиогийн сурвалжлагч төвшөө гэд бид хэдэн хүний бүрэлдэхүүнтэй очиж тэнд их суртахууны хүмүүнлэгийн үйл ажиллагааны нэг дэх үйл ажиллагаа хийсэн. Дахин 2 дахь үйл ажиллагаа сая 2013 оны 20 дугаар сарын 15-ны өдөр буюу шөнийн 5-ны өдөр бид нар бас хамтдаа очиж 2 дахь үйл ажиллагааг амжилттай сайн зохион байгуулсандаа хувь хүний яс суртахууныг судалдаг хүнийхээ хувьд
Зүгээр одоо хувь хүнийхээ хувьд ийм том хүмүүнлэгийн ажилд гар бие сэтгэл зүрхээ бас өөрийн олон шавнартайгаа бас хамтарч ажилладаг байгууллагатайгаа оролцсонд би одоо маш их талархаж байна тэр хүмүүсийн өмнөөс. За тэгээд бидэнд би ингэж боддгийг ер нь хэдийгээр тэр хүмүүс эрхээ асуулсан байсан ч гэсэн тэднэрт ямар нэгэн хувь хүний одоо өөрөөр хэлбэл эрхчлөөтэй байгаа хүмүүсээс аль нэг зүйлээрээ заавал давуу байгаа сэтгэл нь ч юм уу ур чадвар нь ч юм уу зүс царай нь ч юм уу те боловсрал нь ч юм уу гагцхүү амьдрал гэдэг чинь өөрөө баян учраас ямар нэгэн зүйлдээ алдаж оноод тэнд одоо санаатай санамсаргүй үйлдэлэр орцсон байгаа л болохоос тэд бол адилхан одоо хүмүүс хүүхдийн ээж хүний хань хүний эмээ хүний охин те тийм байгаа. Тийм болохоор бас хүн гэдэг талаасаа бид нэр дээд зэрэгт авч үзэж байгаа. Тэгээд магадгүй зарим хүмүүст бол жоохон таалагддаггүй юм шиг байлаа л дээ. Сөрөг энергитэй газар энэ төр. Би хувьдаа бодохдоо юу гэж боддгоо гэхээр хувь хүнийхээ харин ч сайхан энергитэй газар болоо. Харин ч тэнд сайн үйлсийг ухаарлаа, өнгөрсөн цаг хугацаагаа алдаа оноо дутагдлаа ухаардаг, бие биендээ зааж өгдөг. Хүн юм болсон тэр хүмүүс өөртөө зохих хэмжээний дүгнэлт хийгээд сууж байгаа шүү дээ. Яг үнэ. Тийм тэгээд энэ юм дээр би юу ч хэлэх гээд байна гэхээр миний лекцийн гол санаа нь болохоор та бусдаас юу хүснэ түүнийгээ бусдад заавал зориулах хэрэгтэй гэдэг зүйлийг нэлээд онцолж ярьсан. Энэ нь юу вэ гэхээр та бусдаас юу хүснэ гэхээр та бусдаас зөв бодлыг хүсэх ёстой, та зөв юм хийх ёстой, та зөв юм ярих ёстой. Тэр зөв гэсэн энэ 3 тоон дотор яагаад эргэлдээд байгаа юм бэ гэхээр хүн өнөөдөр зөв юм бодож иж зөв үйлдэл хийнэ. Зөв үйлдэл хийх гэж байгаа бол та зөв ярина гэсэн үг байхгүй. Тэгэхээр эдгээр бүх зүйлийг яагаад ер нь бол альва амьдралын утга учир гэж юу вэ гэхээр бид бол одоо юу гэдгийг за тэнд байгаа хүүхдүүдийн талаар би жоохон өөрийнхөө их хүний хувьд эмзэглээд яриа л да. Жишээ нь тэр гарсан хүүхэд 7 сартай, 8 сартай, 9 сартай хүүхэд бол ямар ч буруугүй шүү дээ. Ээж л баг зэргийн алдаа гаргаад тэнд байгаа болохоос ээж л хууль зөрчсөн алдаа гаргасан болохоос хүүхэл бол ямар ч алдаагүй цэв цэвэрхэн цагаан цаасаах. Тэгээ 20-ын дараа хатуутаг дараа та хоёрыг хамгийн анх очиход хэлжсэн те. Надаа бол энэ ихчүүдийг энэ хүүхдүүдийг энд ингээд энэ хүүхдүүдийг ингээд зөрчлөөг нь хязгаарлаа 20 дахь сонирхол алгаа. Хэрвээ үнэхээр ингээ хууль тогтоох дэд байгууллага дээр парламент дээр улсын орол дээр шаардлагатай хууль тогтоомжийг ингээд батлаад өгчих юм бол энэ хүүхдүүдийг заавал энд ингээд одоо өнөөдөр сонины сэтгүүлч уран бүтээлчд нэг шинэ нэр томьёо гаргаж ирсэн байсан Монгол хэлний үгсийн санд төрөлхийн хоригдл гэж. Одоо төрөлтөөл тэнд хорих ангид мэдлсэн те. Тэгээд тэнд хоригдж байгаа. Тэгээ ийм төрөлхийн хоригдл болчиход байгаа энэ яг 407 дугаар хорих ангийн хувьд бол нэг 10 орчим хүүхэд байгаа нь яраа хүүхэд байгаа те. Энэ хүүхдүүдийг бол энд ингээ байлгаад 20 дахь ямар ч сонирхол надад алга. Гагцхүү хуулийн батлаад өгчих юм бол надад бол энэ хүүхдүүд ингээл ээжнэрийн ч гэсэн гаргаа явуулчмаар байна гэж хатуутаг дарга 20 ангийн дарга та хоёрт хэлжсэн шүү дээ. Эхлэн өвдөд хэлжсэн. Тэгээд энэ бүгдээс харахад бидний буйны ажилд бас 104.5 гэр бүлийн радиогийн засаг захиргаа, манай Улаанбаатар их сургуулийн засаг захиргаа, оюутнууд, өшөө сайхан сэтгэлтэй нарантуул номин одоо санда дэлгүүрийн хамт олонд би бас баярлж байна. Нэрийн үл мэдгч гэсэн манай оюутнуудыг ингээд хүмүүлийн сайн дурын аян зохиогч байгаа гэд ингээд эхний очисон зургуудаа үзүүлэхэд биднэрт харамгүйгээр хүүхдийн дулаан бүлээн хувцас өгсөн та бүхэнд бас энэ ташрамд намайг сонсч ээж болох юм эсвэл найз нь сонсч ээж болох юм те тэр бүхтийн өмнөөс би бас баярлсан талархснаа илэрхийлэх хэрэгтэй байна. Тэгээд тэнд сая 2 дахь лекцийн маань гол онцлог нь юу байваа гэхээр чанга дэглэмтэй жараад хоригдож байгаа жараад эмхтэй биднээс лекцэнд хамрагдсан явдал тийм ээ. За энэ нь юу харуулж байна гэхээр гэгээлэг зүйлч гэсэн бас тэр газар байх хэвээр. Өөрөөр хэлбэл хүний оюун ухаан гэдэг чинь ерөөсөө өөрөө их
утга төгөлдөр шүү дээ. Одоо философи талаас аваад үзэхэд л гэхэд тэртээ манай эртний 13 дугаар зуунаас 5 дугаар зууны үед философи бол үннийг танин мэдгч илэрхийлэгч мөн, философи бол зөв мэдлэг мөн, философи бол зөв ёс суртахуун мөн, философи бол зөв амьдралын хэвшил мөн гэж тодорхойлцсон байгаа байхгүй бүр эртний үед. Гэтэл яг өнөөдөр хүн болгон тэр зөв амьдрал, зөв хэвшил, зөв дадлаа хийх юм бол өнөөдөр тэр газар хүн байх ёсгүй л байхгүй. Тэгэхээр хэдий хүн ухаантайч хэлгээснэш, цаас нэмхэнч, цэцгээс нааш гэхчээр хүмүүс өнөөдөр одоо нийгэмд яад алдаа дутагдал гаргаад идэв гэхээр нэгдүгürt өөртөө итгэдэггүй. Хоёрдугаарт нийгэмд итгэдэггүй. Гуравдугаарт энэ ерөөсө миний юм л болж байл бусдын юм хамаагүй гэсэн үйлдэл ханддаг учраас л тэр газар очиод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хуйлж өрчөөд байгаа байхгүй. Жишээ нь гэртээ бол одоо би хэлдэг штэ нөгөө одоо ингэ цаасар боллоо гэхэд нийтийн орон сууцнд амьдарч байгаа хүмүүс гэр доторхоо л цэвэрлээд байна үгнээс нийтийн эзэмшлийн тэр нэгээс одоо 4-р давхар хүртэл шатыг хинч гараад цэвэрлдэггүй л байхгүй. Гэтэл нэгээс 4 давхрын 12 айл маань гэрэл цэвэрлээд идэх байхгүй. Гадаа хонгийн бункерн дүүрж гин үү, нэгээс 4 давхрын шатан дээр хог байна уу, ирээчсэн сараацсан зүйл байна уу, элдв янзын чихэр одоо шилний хагархаа хагаад хүүхэд нь авчиж гин үү гэж өөртөө боддоггүй. Хүн л гэрээ цэвэрлээд идэх байхгүй. Энэ нь нөгөө нэг миний юу ярих гэдэг нь вэ гэхээр хамгийн гол гогцсон. Амиа хичих үзэл. Амиа хичих үзэл гэдэг маань нөгөө ардчлал гарсаар хүн болгонд ер нь тэр тал нь нөгөө давмгай хөгжцсөн. Амиа хичих үзэл нь энэ юу гэхээр социализмын үед ажиллаж амьдэрсэн хүмүүс яадаг вэ гэхээр Орос школтой. Одоо отгоо өвдлөөхөд төвшөө очдог, төвшөө өвдлөөхөд отгоо очдог. Ягдгүй бит хоёр нэг анги учраас бинийхээ өвчин зовлон хуваацах хэрэгтэй гэсэн үүднээс. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө өөрөө авсныг сайн санаж. Өөрөөг л хэлэх гээд байгаа. Бидний хүүхэд байхад ийм өрөө явдаг гэсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр бол яадгүй гэхээр ерөөсөө энэ отгоогийн дэлгүүрийн энэ хавцал болж ивэл отгоогийн дэлгүүрийн гадаа согтун зодтолж гин үү? Төвшөөгийн гэр дотор л болж ивэл төвшөөгийн гэрийн гадаа 2 хүн зодтолж гин үү? Бусдад хамаагүй болсон байна. Ийм болохоор л нөгөө нийгэмд маань зурчил гараад байгаа юм. Монгол кинон дээр хүртэл гардаг үстэй. Тэр каноны гол бадарт сувдаа тоглолдог тий нөгөө сувдаагаа яадаг вэ гэхээр нөгөө яг тэр хэрвээ сувдаагаа гадаа нөхөртөөгөө салхилж явахдаа тэр хүнд задлж байна гэхэд л нөхөр нь очиод аврах гэтэл яах юм бэ чи тэрт ямар хамаатай ингэсээр гад нөгөө хүн алуулчдаг үст. Манай нэрт найруулагч Игжи Цүрэнгаа найруулсан Хүний аим гэдэг. Хүний аим гэдэг кино тий тэрэн дээр хардаг шиг л одоо ер нь би зүгээр арай хэтрүүлээгүй гэхдээ яг байгаа байхгүй юу төвшөө байгаа. Яагаад юу гэхээр ингээд одоо ер нь манай монголчууд бие биендээ шаардлага тавьж чадхаа болцсон хууль зөрчиж байгаа буруу юм хийж байгаа нэгэндээ зүй усны шаардлага тавьж чадхаа болцсон. Чимээгүй өнгөрөөд бүр сурцсан. Өөрийнх нь нэр хашиг хөндөгдөөгүй л болдгоо. Тий өөрийнх нь нэр хашиг ямар хэмжээгээр хөндөгдсөн байх юм бол манай монголчууд чинь тэн зүгээр арслан бац шиг л босоо уралцаа. Яг үнэ. Зүгээр үсгэцгээ хүүхнүүд нь үсгэцгээ зулгаалцаал ирчүүд нь цохилцоол бөө юм болно шүү дээ тий. Тэгсэн мэтлээ яг өөрийнх нь нэр хашиг хөндөгдөөгүй тэгсэн мэтлээ цаана хууль зөрчсөн нийгмийн амьдралд хортой ийм үйл явдал болоод ахад юусоо тоодгүй тийм. Тэгээд энэ лекц уншсанараа би одоо намайг сонсож байгаа эрх бүхий хүмүүс байвал уучлаарай би аимшиггүйгээр нэг үг хэлмээр байгаа байхгүй. Юу гэхээр одоо харин сая би бас баярлж суулаа. Бидний 2 дахь лекц уншихын өмнө радиогоор ингэж ярьсан ш телевизээр яг тодорхой хідэн байгууллагад дээр дурдсан хідэн байгууллагад л цагдаагийн тодорхойлолт авчирна. Бусад байгууллагад ороход цагдаагийн тодорхойлол шаардлагагүй гэдэг үг гарсан. Энийг үзээд би бас баярлж ирсэн. Яагаад гэхээр бид нар анхудаа очиход бас нөгөө нэг солонгос хэл маш сайн сурсан гарсан шүү дээ. Эмч мөртлөө тий. Эсвэл эмэгтэй чинь 3-4 жилээс хоригдож байгаа хүн шүү4 дээ. жил хоригдож байгаа. 4 жил болоход солонгос хэлийг НАБ-г сурсан. Сая очиход байхгүйсэн лав тэр гарсан тий. Тэгэхээр хүмүүс бол хориг газар шорон гэхээр л нэг тийм гэрэл гээгээгүй амьдралын гэрэл гээгээ бөхцөн газар юм шиг төсөөлдөг. Тийм газар хүртэл одоо гэрэл гэгээтэй тэгээд одоо гэрэл гэгээр тэмүүлсэн тийм амьдралын өвчүүчтэй хүмүүс нь шүү дээ. Наранд байгаа сайхан амьдарч байгаа мөртлөө хэл сурах гал өчнөө олон жил оролдоод чадахгүй байгаа хүмүүс. Харин тий 10 жил 90 оноос хойш хэл сурах гад оролдоод оромцоглоод чадахгүй байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд биднийг сонсож байгаа магадгүй тус ангийн хүмүүсээ л бас гүн талрахж байна. Тэгээд танаа ангийг бас тодтогч би энэ сонсогч нартаа хэлмээр байна л да. Тэнд нэг айгүй сайхан гоо сайхан ч хүн ажилдаг гэж байна.
Хоёр ортой тэр охтуудын За, хүүхнүүд нэг цэгийн үйлчлэгээ гэж нэг нэрлэдэг цэгийн юм байна. үйлчлэгээ гэж нэрлэдэг. Хум суруугийн буддаг, ус гизгийн янзалдаг, нүрийн янзалдаг. Тэнд оюутлын цех ажилдаг. За хэдэн төгрөг гэлээ 2000 төгрөгөөр янзлдаг гэлүү те. Тэнд тэгээд хилний дамжаа явуулахад тэр тус газрын анги нь удирдах хүмүүс нь өрөө гаргаж өгдөг, багшлах болцоог нь хангаж өгдөг. За тэгээд өшөө одоо үйлдвэр урлал хийх гэл ингээл тэнцээ чи яг адилхан амьдрал явагдаж байгаа байхгүй. Хамгийн гол нь бидэнд ярьж байсан шүү дээ нөгөө бид гэртээ яг нөхөртөөгөө, хүүхдтэйгээ, ээжтэйгээ, хантайгаа хамт байхгүй л болохоос бид бол энд бүхнийг сонсож байна, бүхнийг мэдж байна, бүхнийг хийж байна. Яг уу сайхан байна гэж бол хэлэхгүй. Гэхдээ бид бол одоо алдсан адаага нүхэхийн тулд цаг минут бүрийг үр ашигтай ашиглаж байна гэж хэлж байсан. Энэгээр бас тэр газар ч гэсэн бас сайхан гэгээлэг, сайхан санаатай хүмүүс зөндөөгөр байд юм байлээ. Отгоо огш маань хор анги дээр 2 дахь очихдоо эмэгтэйчдийн ойрох 407 дугаар анги дээр 2 дахь очихдоо ямар лекц уншсан бэ? Магадгүй зарим сонсогчдод маань сонир санагдаж болох юм те. Зөв эмэгтэй хүн байх гэхээр ямар лекц үзсэн гэж бодож болох юм. Тэгэхээр лекцийн хэсгээс би бас микрофондоо бичиж авсан байгаа. Тэгээд товчооныг 2 минутын отгоо багшийнхаа лекцийн хэсгээс сонсъё. Сонсогч та Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. За тэгэхээр үг бүр үн цэнтэй байд гэхээр та хажуудаа байгаа хүндээ та босоос таны орыг би хураач эсвэл та даарж гэнэ гадуураа нэг носон цамц давхарлаад өмсчүү гэж хэлэхэд л тэр хүн хайраа яадаг бахна илэрхийлдэг бахна. За тэгэхээр эмэгтэй хүнд нөхөр нь өөрийг нь хайрлаж ойлгож байвал бүсгүй хүний хамгийн сайхан зан чанаруудыг илүү гаргаж чаддаг байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ? Өөртөө үнэлж сурах юм бол өөрөө та яах нь илүү боломжоо ашиглаж чадах нь. Тэгээд одоо өөрийнх нь чаддаг зүйлээр бэлэг барьж олно шүү дээ. Бэлэг барьж олно. Тэрнээс заавал одоо үнэтэй бэлэг заавал тэр одоо нар сарыг авчрах албагүй шүү дээ. Тэ яг сэтгэлээсээ өгсөн бэлэг гэдэг бол хүнд хамгийн чухал байдаг байна. Тэгэхээр сэтгэл шингээсэн бэлэг гэдэг нь одоо настай хүн байвал залуу хүн толгойг нь нугаад өгдөг ч юм уу. Эсвэл одоо бидний бэлгэн дотор гоо сайхны барааны нүүрний тос байгаа. Нэг эмэгтэйгийн нүрийг нь цэвэрлээд өгөхөж байсан гэсэн юу байх нь бэлэг байдаг ахна шүү дээ. Тэгэхээр бэлэг гэдэг зүйл маань заавал савлсан, багилсан зүйл байдаг байна. Тэгэхээр энэ ертөнцийн хүн болгонд юм өгдөг. Заавал настай байна уу, залуу байна уу, хөөрхөн байна уу, муухай байна уу биш. Хүн болгонд юм өгдөг. Жишээлбэл идэж уухаас эхлээд эд эрхтнийг, хөл гарыг, ухаан санааг, нүдийг гэдэг ингээ бүх эрхтнийг яадаг байна. Өгдөг байна. Тэгэхээр тэр өгдөг зүйлээ яаж ашиглах вэ гэхээр яг дээрхтэй адил ижил хүний одоо хүний ертөнцийг зөөрлөөс хүн болгонд өөр ингэсэн савтай өөр замаар явдаг. Тэгээ өөр замаар орсон тэр зүйлээр өөрийн чадлаар яадаг бахна нөгөө авиас ч юм уу үгүй ядаж танд хүнлэг сэтгэл байх хэвээр. Тэгээд хүнлэг сэтгэл гэдэг нь би юу хэлээд байна гэхээр та сайхан үг ярьдаг байх хэвээр, сайхан зөв боддог байх хэвээр, тийм хүнлэг сэтгэлтэй байх хэвээр. Тиймээс хүн чанаргүй хуваа хичээсэн янз бүрийн тийм байдал гаргаж үл болдог бахнэ. Учир нь одоо та бусдаас юу хүснэ түүнийг бусдад бас зориулж чаддаг байх хэрэгтэй гэж. За отгоо огш юм нэмэгтэйчдийн ойрох 407 дугаар анги дээр уншсан лекцийн хэсгээ сонсогчдаа сонслоо. Та лекцийн санааг юу хаанаас авдаг юм бэ? Энд уншсан лекц, тэнд уншсан лекц ч гэсэн одоо оюутнуудаа уншиж байгаа лекц ч гэсэн та бол хог хүний хөгжлийг судалдаг багш шүү дээ. Лекцийн санааг хаанаас авч яаж агуулга хэлбэрээр баяжуулдаг юм бэ лекцийн? Мэдээж багш хүн бол үргэлж ямагт сурахыг тэмүүлж. Саяны лекцэн дотор бол та ингэж хэлж штэ. Хүнд бэлэг өгнө гэдэг бол заавал ингээ валентинаар үнэтэй цайтай бэлэг өгөх те. Заавал энэ бол бишээ. Бэлгийг чин сэтгэлээс өгч болно те. Ханыхаа нэг толгойг нь угаагаад өгсөн ч гэсэн энэ бол чин сэтгэлийн хайртаа хандаа өгч байгаа чин сэтгэлийн бэлэг штэ гэж лекцэн дотор хэлж байна л та. Энэ нь юу гэхээр нөх хүмүүс ингээд бэлэг гэж бодохоор заавал нөгөө сая бас хэлжсэн шүү дээ нөгөө заавал үнэтэй бэлэг бодоод байдаг байхгүй. Үгүй таны бэлэг таны сэтгэл дотор байдаг гэж хэлмээр байгаа байхгүй. Таны бэлэг таны зүрхэн дотор байдаг гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр та зүрхнээсээ сэтгэлээ гаргаад өгөйл гэвэл та найздаа, хайртаа, өвөөдөө, ээждээ, аавдаа, хандаа ямар ч бэлгийг зориулж болно. Гараа гаргасан сайхан сэтгэл шингэсэн сайхан гурилтай шүл хийгээд өгч болно. Гараа гаргаад сэтгэл шингээгээд гэрийн цэвэрлээд өгч болно.
Тэр бэлэг гэхээр заавал ингээл нэг хүний нүдэнд харагдах зүйл биш. Үйлдэлээрээ бэлэг өгч болно. За тэгэл лекцийн санааг яаж гаргадаг юм бэ гэхээр би хүний хөгжил хичээлийг ордог л доо. Хүний хөгжил хичээл гэдэг бол ерөөсө хувь хүн яаж ич хүчин. Хүн хэдийн ухаантай ч гэсэн заавал хин нэг нэр хилүүлдэг. Тэгээд заавал ингээд одоо тэгж болохгүй, ингэж болохгүйгээ хүн болгон мэддэг хэрнээ заавал ямар нэгэн хүнээр одоо эргээдэн дор хүн юм сурдаг байхгүй. Тэрнээс завтай чөлөөтэй байгаад ивэл ерөөсөө юм сурдаггүй. Тэгээд төвшөөж санаж нөгөө нэг хоригдол ярихтаа, хоригдол юмхтэй ярихтаа хэрэг би энд ороогүй байсан бол гэж хэлж болохгүй л ах. Гэхдээ би зүгээр ахт ерөөсөө хэл сурахгүйсэн энд орж ирэнгүүтээ би аягуулсаа хэл сурч байгаа гэж хэлжсэн санаж байна те. Энийг юу харуулж байгаа гэхээр ямар нэгэн хүн заавал цаг хугацаа дарамт байж юм сурдаг гэдгийг л би хэлэх гээд байгаа байхгүй. Одоо оюутнууд ч гэсэн та нар одоо яг энийг энэ 7 хоногт хийж амжуулахгүй би дараагийн 7 хоногт авахгүй тооцохгүй гэвэл гэс хийчдэг байхгүй. За яг хөө тэгж жаад авнаа гэж тавьчих юм бол хин ч хийхгүй. Тэгэхээр энэс юу харуулж байгаа нэхэр заавал хин нэг хүн захирагддаг, хин нэгний доор далбаан дор юм хийж суралцдаг гэсэн. Тэгэхээр багш хүний гол зүйл юу байдгүй гэхээр сурахыг мэдж тэмүүлж байгаа оюутанд өөртөө байгаа бүх мэдлэгийг харамгүй түгээхийг л багш гэдэг байхгүй. Тэгэхээр багш хүн мэдлэгээ яаж аривжуулдаг вэ гэхээр цаг, минут, секунд, өдөр бүр хагас бүтэн сайн тэ 100 өвөл аль ч үйлрэлд өөрийгөө дандаа мэдлэгийг аривжуулж яадаг. Жишээ нь би философи заадаг хүн эдийн засгийн ном уншиж болохгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Би гоо сайханч биш учраас хүзүү яаж арчлах тухай уншихгүй гэхгүй шүү дээ. Багш хүн чинь байнга л ямагт олон сэдвээс олон санааг олж авч идэг. Тэр дотроос яг өөрийнхөө чинь одоо хувь хүний байлаа гэхэд хувь хүний философи талаас нь би нэг харна. Нэг санаа байлаа гэхэд би дөрвөн эдгээр харна шүү дээ. Хувь хүний философи талаас нь хараад, хувь хүний улс төр талаас нь хараад, хувь хүний одоо судалгааны арга зүй талаас нь, социологи талаас нь харна. Хувь хүний хөгжил талаас нь харна. Хувь хүний логик сэтгэлгээ нь харна гэл нэг юм өгүүлбэр уншихтаа л 5 өөр янзаар харж бодох нь шүү. Тэгээ яг энийг хичээлдээ ашиглана гэсэн үг байхгүй. Тэрнээс одоо манай Эрдэнэтэй олон багш нарын гаргасан тухайн хичээл зориулсан номнуудыг бас ашиглана. Интернет ашиглана. Хүмүүсийн амьдрал дээрх нөгөө дамжны скватер их нэртэйгээ зугаалаад авгаатай хайртай хүний авдгал мордоо гэл нэг цохор ирээ морийг хилдэг штеп. Хоёлаа энэ явнаа морьтой явнаа ах дүү нэртэй уулж нөгөө амтын хүнтэй уулзаж юу болж байгаа сони хачин сонсъё гэд. Тэгээ нөгөөтгий чинь скватер гэж мэдлгүйгээр нэг 2 3 4 үгэнтэй буу халжсэн нөгөө үгч над чиг эмгэнэ захирч дийлэхгүй ардын засаг босгонч гэж хаав ахав тэгэл нэг хилдэг штеп. Тэгмүү явцаа пэскватер юм уу боларсан одоо гэж амаа ирдэг штеп. Яг үүнтэй адилхан заримдаа би ингээд зориуд цаг цав гаргаад годамжаар явдаг. Юу ч худалдаж авахгүй нэг дэлгүүрээр явдаг байхгүй. Хүмүүс хоорондоо. За хоёлаа сонсогч авч яриаг хөрвүүлжлүүлээ. Байн танд араа мөн төргөө. Ямар. За хөгжмөө багсаарай. За сайн байна ором төргөө. Танай нэвтрүүлгийг сонсдог шүү. Сайхан нэвтрүүлэг. Баярлалаа. Багш чинь нэрийг хэн гэдэг юм бэ? Отхон чимэг гэдэг юм а Улаанбаатар их сургуулийн хувь хүний хөгжлийг судалдаг багш. Наа багш чинь сүмсчиг авч болох. За болно бол нэвтрүүлгийн дараа манай евро 46 12 гэдэг радиогийн утас руу залгаарай. За баярлалаа. За баярлалаа. За урам өгсөн бидэнд урам өгсөнд нэвтрүүлгийг маань урамшуулсанд баярлалаа. За яриаг үргэлжлүүлэх багшаа. За тэгээд яг нөгөө юу ч хийхгүй хэрнээ би годамжаар заримдаа явдаг байхгүй. Ажиглалт хийх гэдэг өөрөөр хэлбэл бид нар бас яг тэгж явдаг. Би бас яг тэгж явдаг. Одоо зүгээр нэг дэлгүүр захаар ингээд тараг йогурт уунга хүмүүс хоорондоо яаж харилцаж чинь. Хүмүүс хувь хүн бие биенийг танихгүй хүн бие биенийг яаж хүндэлж чинь. Жишээлбэл би одоо нэг сонин жишээ хэлээ л да. Чин би очиод мах авахтаа бол дан булчаахгүй штэ. А манай нөхөр бас очиод авахтаа дан булчаахгүй штэ. Хаяа залхуураад миний хүү ер нь юм авч сур маха айдэр гэ явуулдаг байхгүй. Ээж би зөндөө маха айдэрсэн гэл нэг удаа тэглээ. Энэ олон удаач тохиолдог л. Тэгсэн манай хүүг нөгөө худалдагч энэ гуйны мах ээж аав авчраарай гэсэн. Тэ энэ гуйны мах гэж гинэлтэй. Нөгөө хүүхч тэмчээ. Хүүхт бол хүүхт штэ. Тэгэл нэг мөнгө өгөөл 4-5 хил мах авсан чи найзыг ингээ ороодсон дотор нь дам булчих өгсөн байхгүй юу? Энэ нь юу харуулж ийнэ гэхээр хүүхдийн цаана амьдрал байгаа. Хүүхдийн цаана ээж нь аав нагаа гэдгийг мэдэх ёстой л байсан байхгүй тэр худалдагч. Яг хуу талын булчин өгөө талын мах өгч болно шүү дээ.
5 хил махны 1 хил энэ мах өгөө 4 хилийн болчих өгнө гэдэг чинь манайх дандаа болчих идэхгүй ч гэдэг. Яг болчин сайн мах л да. Гэхдээ би ерөөсөө хүүхдээч за энийг хүүхдээ заа наач яах юм бэлээ. Тэгээ энэ нь юу харуулж ийнэ гэхээр нэг худалдагч нар нэг гэхдээ энэ сайн худалдагч нар биелтэй би зүгээр л бас 1-2 хувьтай штэ. Альва юм дандаа эсрэг тэсрэг. Тэг амьдрал өөрөө баян юм чинь яг хүүхдээ бол за миний хүү дараа мах авахта яг энийг аавна гэнүүдээ ингээ харж байгаад хиллүүлээрэй л гэд хэлж байгаа. Нөгөө худалдагч бол яг зарагдахгүй байгаа булчингаа дотор нэгээ зарах мөнгө олгож байгаас тэр худалдагчийн зөв. Би ерөөсө бас аль альны буруудгаагүй аль альны зөвдгөөгүй шүү дээ. Хоёр талдаа л үзэж байгаа. Гэхдээ энэ бас санахал зүйл байхгүй. Санахал зүйл. Энэ оюутан хүүхд одоо эсвэл залуу хүн ажиллаа чинь ч гэж бодсон юм уу те? Нэг л учир утга агуулж байгаа шүү дээ. За нөгөө нэг жишээг үзье. Нөгөө нэг жишээ ингээ үзэхээр худалдагч нар ингээд нэг юу яадаг. Одоо жишээ нь ингээд өвөл бол хүн ингээ гадуур ингээ жоохон зузаан авц өмссөн байдаг шүү дээ. Тий, ялангуяа зах дээр зогсож байгаа. За ялангуяа зах дээр зогсож байгаа 8 ч. Би нэг удаа 3-4-т явж байгаад нэг надаа ингээд айгуу гоё ингээд плаж тааралдангууд энэ плаж хийдвэ ер нь хідээс өгж байгаа вэ? Би үзье хід харьцмаар вэ гэсэн чинь шууд намайг харангуйта тань таарахгүй гэж байгаа байхгүй. Гэхдээ би өөрөө өмсдөг плажныхаа арьцмаарыг хараад зузаан хувцас тааруул надад таархлаа байхгүй. Тэнгүүд би юу гэж хэлж байгаа гэхээр надад тааруул чи 10,000 буулгах уу гэсэн чи буулгахыг юм. Тэнгүүд би шүүбэ тайлаад өмсөө үзэнгүүд таарад тэг би 10,000-аар бууруулаад авч байгаа байхгүй. Энэ дээр би юу бас хэлэх гээд байна вэ гэхээр хувь хүний гаднаас нь хараад шууд өгөнж болтгүй маа. Зузаан шүүбний цаана ямар ч нарийн хүн байж болно шүү дээ. Эсвэл нэгэн болтооны цаана тарган хүн байж болно шүү дээ. Шууд гаднаас нь хараад 100% дүгнж өөртөө ихтгэлтэйгээр ярьж болох шүү. Чин жинжи модер тэгдэг үстэй. Нөгөө охин өнчин охин дуулах болдог радио телевизээр нэг годамчны нөгөө шилдүүдэг нөгөө манай жүжигчин Эренцэн нэвлээ цэрэнд авахгүй палаж авах гэсэн чинь ахын айгу үнэтэй шүү дээ та авч чадах юм уу гэл тийдэггүй. Тэгэл ах нь амнаа авна гэл охинд авчид өгдөг шүү дээ. Энд чи юу харуулж ийм гэхээр та худалдаа хийж явахдаа та бох зардаг бай, эм зардаг бай, гутал зардаг бай, палаж зардаг бай. Та хүн чанараа 1-дүгüрт бодоод 8-га 2-дүгüрт бод гэж хэлэх гээд байгаа байхгүй. Энэ нь ер нь бол аль алиныг тослуулж бодох хэрэгтэй шүү дээ. 8-га мөнгөний эрх ашгаа хурдлуулах гэж ингээд бизнесмен хүн хүнийг хуулах хүний эрхийг зөрчиж байгаа. Бизнесмен хүн төрөл этик байх хэрэгтэй шүү дээ. 8 чи хүн. Ёслолтгооны этик гэж байх хэрэгтэй байхгүй тийм. За хоёлаа сонсогч аавь. Байн танд ором дүргээ. Оо сайн байна. Сайн байна уу? Оромд. За гоё мэрцэн оо. Баярлаа. Тэгээд саний яг жишээн дээр нэг юм хэлэхэд манай монголчууд ингээд хүнд үйлчлэхтэй айгу муу юм болов. Тийм үйлчлэний соёл муу тий. Одоо төвийн албач зүгээр л хүн ингээд тий хийж байгаа юм аа дугуй дор бүрний сайн гэдэг юмар Монгол хүн хөгчөөр байгаа. Яг үнэ. Санд нэг байна. Тийхгүй ингээд одоо бид дэлгүүрээр ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд дэлгүүр рүү ороод ингээд бас их тэгдэг байхгүй ингээд тгий ингээд тэрийг үзэх хүн тавиу ингээд дундхан хүний одоо лангуун дээр сууж байгаа болоо тэгдэм болоо эсвэл яагаад гэдэг юм уг нь тэр хүн ингээд энэ болохгүй маа гэд энэ танд болж ийн гэдэг юм бол нөгөө хүн чинь баг тэр гоё үйлчлэнсэн болоод баг тэр баг авахар ахгүй тийм шүү дээ ямар ч бүх юм дээр энэ байж болно тэгээд ингээд сэтгэл хангалуун бас ингээд юу ахлаар ингээд тэгж ажилладаг юм болоо ингээд уг нь айгуу тийм ингээд болох чи бүтээчигээд ингээд яах юм бол уг нь юм болгонд уг нь бол бүтээр байгаа. Яг үнэ. Тэгээд би тэр чи үзье гэхээр өөр бас нэг сандрын хэлчихв. Болно. Комплай хэлчих та. Энэ нийтийн тээвэр одоо энэ автобусны жолоочийг жоохон анхаарал таваач явахын дарга. Энэ автобусны жолооч нар бол хамаг ихэнх ослын баг юуг баг энэ автобусны жолооч нар бол авч байгаа шүү. Автобусны жолооч нар яаж юм гэхээр дандаа буруу юм дандаа жолооч нарыг шахна. Тэгээд яагаад ингэж юм гэхээр өөртөө даатгал та. Тэгээд даатгалаас мөнгө дагаад өгчнөөд ирэх тоохгүй нэг мистик авсан нэг хэсэг ярддаг байсан да одоо микрик. За тийм. Яг мистик авсан гэдээ явж байгаа юм шиг зүгээр ингээд махачтын шиг явж байгаа зүгээр. Тэгээд машин өөр машин зүгээр шахаад байна. Би бол нэрээ заримдаа тэнцвэр санагддаг шүү дээ.
автобусны хажууд явж байгаа бүр шахмаа санагдаж байгаа юм чи бүр. Бүр миний машин баг чулуу ойлбор 15 шилмээ санагддаг нэрээ. Бүр аюу хэцүү байдаг байхгүй. Бухимдуулаад зүгээр явж байгаа хүмүүс ингэ бухимдуулаад энэ дээр ингээд цаашдаа ингээд энэ сонсож байгаа өдөртгүүд байвал та нар гэсэн цаашаа дамжуулах боломжтой дамжуулж өгөөч бай тээ. Энэс ч юм бол аюу олон аваад өчтөр биш бол ажил руугаа явж хахад хоёр машины нэг амар том машины жижиг машины хоорондор автобус чигсээр хагаад аваа гарсан байгаа байхгүй юу? Би хажуугаар нь зөвхөн хэлмээр санагдана автобусны чинь буруу шүү гэж даанч нөгөө жолоочтой нь таана байгаа хэлж чадаагүй л дээ би. Бүр ингээд энэ бүр аюу бохомжтой юм аа би нэрээ. Яг үнэ. Тий. За тэгээд баярлалаа юм сайхан нэвтрүүлэг явуулдаг. Энэ гол нь цаашаа бас ингээд сайн дээшээ хүрдэг байгаасаа гэж маш их хүсэж байна. Баярлалаа. Өндөр амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. Холбогдсонд баярлалаа. Сонсогч та Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. Тэр дэлгүүрийн хөдөлгөгч үйлчлэгээний соёл дээр энэ залуу хэлж байгаа яг үнэн тийм. Яг үнэн тийм. Америкийн хөөрхөн хүүхэн гэдэг кино санаанд орчлоо. 90-ад оны алдартай кино. Julia Roberts, Richard Gere нарын тоглосон. Julia Roberts-тэй хаашаа шовцтой чинь биеэ үнэлэгч хүүхэн шүү дээ тийм. Дээдсийн үйлчлүүлдэг дэлгүүрт авч ирээд энэ даашинз ямар өнтэй гэсэн чинь хөдөлгөгч нь юу гэж хэлдэг вэ? Айгүй их хэмсэг их цантай тийм царай гаргаад энэ хэтэрхий үнэтэй та авч дийлэхгүй л болов. Үгүй надаа мөнгө байна хэдин гэсэн чинь та авч дийлэхгүй бах уу энд хэтэрхий үнэтэй та баг явсан чинь дээр үсттэй гэж хэлдэг. Манай үйлчлэгээний байгууллагууд лангуун дээр сууж байгаа худалдагч нар за ер нь нэр хүндтэй дэлгүүрийн худалдагч нар ч гэсэн айгүй их ажиглагддаг. Яг авал үзүүлээ. Юу ч цалианаас нь тэр хүний бодлыг би өмсөж байгаа. Энэ авахгүй юм байж үзэж яах гэдэг. Гэхдээ үзэхгүй би яаж бараа авах юм бэ? Хүн эхнэрээ шууд дэлгүүрт ороод гудамжинд явж байгаа бүсгүй хоёлаа сууя гэж суучдгүй үстэй. Тэр хүний чинь шинжин сонжин зан аашаа найзл нөхөл зан ааш удам судар бүх юм би хаагийн нүхтэл судлан тий. Яг тэнтэй л би дэлгүүрээс бараа авах чинь тэнтэй л ажиллах шүү дээ. Ойдлын татаж үзнэ хэврэг байна уу, холих байна уу тий. Металл нь ямар юм тий. Манай худалдагч нар яад вөхөр энэ одоо авахгүй юм байж яах гээд ямар ядаргаатай дуугч ядаал хөдөлж ядаал за үзүүл үз байвал бай гэсэн шинжтэй дуугч ядаал. Зарим нь юу ч хэлдэг вэ гэхээр яг авал үзүүлээ гэж байгаа. Үгүй авахгүй ч л тэр дэлгүүрт орно шүү дээ. Хүн цагаа зарцуулна тий. Бас ажиллаа алдна тий тэр санхүүгээ бодно ингээд зөндөө юм хин нэг нь бэлэг авах гэж болно шүү дээ. Тэгэд зохицуулаад одоо энэ 56 настай хүн таарах уу эрэгтэй хүн эсвэл 56 эрзмарын хүн өмсдөг хүндийн таарах уу танаа эрзмар чи ер нь дээшээгээ 2 доошоогоо 2 энтер гэд нэг жоохон заагтай хандмаар юм шиг санагд. Гэтэ сайн худалдагч нар дашрамт хэлгээд би шүү хагас нь бас гомдчихваа. Саяын залуу хэлдэгчл нэрэл баг ийм бараа би авахгүй гэж бодож явсан мөртлөө энэ хуц ийм малгай ийм готл би авахгүй гэж бодож явсан мөртлөө худалдагчийн дээр танилцуулж байгаа яаж үйлчлэгээ бараа бүтээгдэхүүнээ англиар болго промошн хийж ярьдаг шүү. Яаж промошн хийж байгаа гэдэг нь бүр өөрөө ирэхгүй татагдаад төлөвлөөг байсан маа худалдаж авсан тийм тохиолдол хүртэл байдаг шүү. Энэ дээр нэг жишээ татмаар санагдчихлаа. Нэг монгол залуу манай найз л та их олон газараар тэнж явж үзсэн. Тэгээд Европт явж байгаад Европын нэг дэлгүүрт явж байгаад лангуун дээр нөрөөтэй байсан барааг санамсаргүй түлхээд унгаацсан байна л да. Бүр ингээд ташраар нэгнээгээр нь түлхээд унгаацсан. Гэсэн Европын дэлгүүрийн худалдагч юу ч дууралгүй ганц ч ган хэлгүй бараагаа буцаагаад яг байснаар нөрөө тавьж ийн гэж байгаа. Дараа нь Японд төлөө Хонконг төлөө явж байгаад энэ залууд яг ийм явдал тохиолдсон байна. Бүр яг адилхан давтагдсан. Гэсэн Японы дэлгүүрийн худалдагч нь яасан гэхээр нэг сайхан цантай бүсгөөсөн. Намайг уучлаарай. Англиар уучлахгүйсэн. Та намайг өстө уучлаарай. Хэрвээ би бараага ном журмынхын дагуу зөв үрж тавьсан байсан бол таны хүрэх төдөд миний бараа ингэж нурж унж таныг н олон хүмүүсийн дунд эвгүй байдалд оруулах би таныг эвгүй байдалд оруулчлаа намайг уучлаарай. Японы худалдагч манай залуугаас уучлалт гуйсан. Тэгээд ирээд тэр монгол залуу надтай дэлгүүр дотор хамт явж байхдаа энэ тухай ярьж байгаа. Яасан гэхээр Монголд яасан гэхээр би нэг Coca-Cola ундаг, лацтай Coca-Cola ундаг өвөл нөгөө зузаан гүвтэгт явж байсан хөрмнийхээ юугаар булангаар хормоогоор нь шүргээд унгаацсан байхгүй. Тэгсэн чинь худалдагч нь жоохон охин шүү дээ 18 өстой жоохон охин тэгсэлтэй. Чанга хэлэхгүй байгаа. Айгүй аяархан амандаа бухтанж байгаа. Сохоочод юугаа харж явдгийг. Тэгээ айгүй ууртай аваад нөгөө лацтай Coca-Cola лангуу дээр. Тэгэхэд тэр залуу надад энэ яриаг ярьж өгсөн байхгүй. Би Европт явж байгаад яг ийм явдал тохиолдсон чинь ингээ худалдагч нь юу ч хэлэхгүй зүгээр буцаагаал өрөөл тавьсан. Юм хэлээгүй надаас уучлалт гуйгаагүй, надаар уучлалт гуйлгаагүй, энэ худалдагчийг сохоочоод энэ төр гэж хэлээгүй. Тэгээ Япон бол үйлчлэгээний соёл маш өндөр түвшинд төгссөн газар шүү дээ. Яасан гэхээр намайг уучлаарай. Хэрвээ би бараагаа зөв үрж тавьсан байсан бол таныг олон хүмүүсийн дунд ингэж эвгүй байдалд оруулахгүй байсан. Намайг уучлаарай гэсэн. За хоёлаа яриагаа буцаа төмөндгийн ажил
энэ чиглэл рүүгээ хандуулъя гэж бодож байна. Ингэхдээ товчгоо нэг хоёрхан ширхэг шторк сонсчоод энэ шторкын дотор бас зөвхөн байх тухай юм сэдв агуулгдсан байгаа. Тэгээд яриагаа үргэлжлүүлье. За. Монголчуудаа ёс суртахуунтай зөв амьдарцгаая. Чи над хогоо манай хашийн нүдэнд хаяхаа болооч. Ямар ичдэггүй юм бэ? Тэгээд өөр хаана хайх юм? Юу сүртэй? Энэ хавийн айлд бүгдлийн хогоо хайдаг л үсттэй. Чи ямар арчаагүй муухай залуу вэ? Чи ганц ширхэг хогны төмөр пошог олж аваад хашаандаа тавиад хогоо хийчих чадахгүй байна уу? Хүмүүсээ ингэж муухай монголоороо дуудуулах тийм сайхан байна гэж юу? Бид яагаад ухамсартай зөв амьдарч чадахгүй гэж? Бүгдээрээ хамтдаа огоо зөв боловсон хайж сурцгаая. Монголчууд бид чаднаа. Ахаа игч далны мөнгө хайрлаач. Хөөе мидөө наа жирэмсэн эмэгтэйдээ суудал тавиад өгчөөч. Яасан санаа чинь зовдгүй юм бэ? Чи та намайг үзээд өгөөч. Миний бие таарах хариуг унахнэ. Даатгалгүй юм бол үзэхгүй. Цаашаа яв. Хүн бол энэ хорвоогийн хамгийн агуу бүтээл билээ. Харамсалтай нь хүмүүс бидний хүн чанар хаашаа орчихоо вэ? Гэр бүлийн радио 104.5. Ёс суртахууны нэвтрүүлэг. Ёс суртахууны За тэгэхээр ухамсартай соёлтой амьдрах, зөвхөн байх, хүн чанартай байх тухай юм шторк байлаа. Тэгэхээр би оюутнуудтай бас ингэж хэлдэг л дээ. Яг энэ үгс надад санаанд орчлоо давчлаараа. Би ямар ч хичээл дээр хүүхдүүдтэй тэгж хэлдэг байхгүй юу? Та нараас гоё шампунь өнөртөж болно, хөлөс өнөртөж болно, холмоос өнөртөж болно, тэ? Бүр тэр ихтгэл шүүр өнөртөж болно. Бас өнөртөө усууд Франц, одоо Герман, Солонгос, Орос тэ ямар ч төхөө өнөртөж болно. Харин хажуугаар нь заавалжгүй хүн чанартай авах хэрэгтэй. Хүн чанар заавал үнэрдэг. Заавал хүн чанараа та нар ямагт сулгааж авах хэрэгтэй гэж хэлдэг байхгүй. Энэ юу хэлж байна гэхээр би өнөөдөр хүртэл би жишээн дээр ярьж исэн 3 дугаар цаг дээр одоо өнөөдөр чи 2 дахь өдрийн 3 дугаар цаг дээр социологийн семинар байсан баха. За үйлчлэгч эмэгтэй бол сарын тэдэн төгрөг авдаг. Үйлчлэгч эмэгтэйгийн одоо 60% нь нөхөр нь насварсан буюу нөхрөөсөө салсан эмэгтэй. Тэгээд тэр үйлчлэгч эмэгтэй яадаг вэ гэхээр одоо нэг өдөрт 450 м квадратыг цэвэрлэх ёстой. Тэр цэвэрлжээж 350 мянга төгрөг авах ёстой. Тэгээд нөхөр нь нас басан учраас тэрний ард 3 юм уу 4 хүүхэд байгаа. Тэгэхээр тэр ам бүлд 5 хүн байна. 350 мянгаыг та нар даатгал шимтгэлээ ингээд төлөөд хураалгаад үлдэгдэл 310 мянган төгрөгийг ам бүлийн 5 хүндээ хуваагаад үцхээр тэр айлын нэг хүнд оногдох мөнгө гарнаа. Эсвэл төрийн албан агч нь 550 мянга авдаг, нөхөр нь 550 мянга авдаг гэхээр сая 100 тийм үү? Сая 100 3 ам бүлд хуваахаар нэг хүнд оногдох мөнгө нь 330 мянга гарч байгаа байхгүй. Тэгвэл өнөө өрхийн төсөв маань 330 гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын амьдрал ямар ах вэ? Сэтгэл санаа ямар ах вэ? Идэж уух юм ямар ах вэ? Өмсөж зүүх юм ямар ах вэ? Сурч боловсрох болцоо ямар ах вэ? Тийм болохоор л та нар энэ коридорт, энэ Улаанбаатар их сургуулийн коридор, гудамж хаач явсан та нар хогоо кормалж. Чихрийн цаасаа та нараа барьж. Ингэж л та нар сурах юм бол сая хүн чанартай болно та нар гэж. Би өнөөдрхийн энэ жишээг авч хэлж ирсэн байна. Тэгээ та нар хүн чанартай авах гал хүний явж байгаа одоо хүнд өргөж явж байгаа миг булаагаал авах биш. Хүн чанартай байх гэдэг чинь ерөөсөө та эзэн чихрийнхээ цаасыг жажилсан бохныхоо цаасыг л кармалчих. Иннээс л таны хүн чанар эхлэн хүүхдүүдээ гэж хэлжсэн байна. Тэ. За холбогдсон байна. Танд 7 минут хүргэе. Байна уу холбогдсон байна? Байна. За 7 минут хүргэе танд. 7 минут. Байна холбогдсон байна. Байна. Байна холбогдсон байна яриараа. Сайн байна. За сайн байна уу? Түрүү нэг залуу нийтийн тээвэр гэж ярьлаа л. Тийм миний бодлоор нэг бас нэг санаа ихтэй юм аа. За баярлалаа. Энэ нийтийн тээврийн жолоочны хариуцлагын маш өндөр болгоод
Тэгээд цалингийн одоо байгаагаас илүү нэмээд тийм өндөр цалин тавиад. Тэгээд нөгөө хомсын чиний алдаа гэдэг шүү дээ тийм үү? Тийм алдаан дээр нь маш хатуу хариуцлага тооцдог байвал энэ асуудлаас намжих байх гэж бодоод байна. Яг үнэ. Тийм шүү. Одоо бол цагдаа нэг торгоол явуулдаг шүү дээ. Хүн дайрчаагүй хүн амнэр гэж. Торгоол явуулдаг. Зарим жолооч нар нэг цагдаа нараа таньдаг болсон. Юу вэ хөгшөөл гэдэг. За тийм тохиолдолч байдаг тий. Тэгээд нэр хариуцлагыг маш өндрөөр тавиал, цалингийн бас өндөр тавиад өгсөн байхад бол ер нь бол гайгүй болох байх гэж бодох юм. Харин тий одоо тийм нөгөө оролтын гаралтын 7 номер 6 номер энэ төр гэдэг байгаа юм чинь энэ тэндгүү камер байгаа юм чи камераар нь бичлэгээ хийгээл алдаа гаргасан автобусны жолоочтой бол их өндөр хариуцлагатай байвал автобусны жолооч нар заримдаа 3 дугаар одоо игнэнээс 1-р игнээр шууд ордог шүү дээ. Тий. Тэгээд бас энэ замын цагдаа нарын харьцаа соёл гэдэг тал дээр бас жоохон би бас гомдолтой байдаг л та. Тийм өчигдөр манай нэг найз нэг шинэ машин авсан юм аа. За. Тэгээд хагас өдөр авсан. Тэгээд нэг автоэрийн газар мотор гэдэг номер авах гэсэн чинь нэгтгэхээс нааш болохгүй гээд. Тэгээд өчигдөр номергүй машины унаа явж байсан юм л да. Уул нь бол 72 цагтаа багтана гэ. За. Тэгсэн чинь яг замын цагдаа зогсоогоод хийж байгаа байхгүй юу? Наад нэг юм чинь журамлахж чадсан шүү. Одоо хурдхан аваад зайлнах. Яа. Тэгж хэлж байгаа. Дөнгөт нь би бүр гайхахгүй энэ чинь 72 цаг нь болцсон байж тээ. Одоо ингэж болох ч байгаа юм биш. 4-5 цагаас товтоо. Би журамлаад аваад чадсан шүү. Бараг гайгүй ааштай байгаа. Тэгээд аваад зайл. Тэгж хэлж байгаа байхгүй. За. Тэр ч бас ясвартгын өндөр алдаа шүү тий. За таны яриг сонслоо. Ирэх нэгтгэхөөр замын цагдаагийн газраас манай нэвтрүүлэгт бас оролцох юм байгаа даваа гарагт. Би бас таны хэлсэн саналыг энэ гомдлыг уламжлая гэж бодож байна. Ер нь бол тэгээд нэгнийгээ хүндэтгэл хүнийг хүн гэдэг утгаар нь хөндлөөл манайхан бол тэгээд болох байлгүй дээ. Жолоочнууд нь цагдаагаа цагдаа нь жолоочоо тийм ээ. За холбогдсон баярлалаа. За. Тэгээд би бас энд нэг юм хэлэлчмээр байдаг байхгүй юу? Имлэгт одоо жишээ нь мөнгөгүй юм уу, арын хаалгагүй, эсвэл нэг ядарсан эмгэн одоо өвгөн те. Тийм хүн имлэгт танилгүй бол бас үйлчлэг. Сая манай шторкн дээр гарчин штэ. Өвдөөд өгөх гэж байгаа нэг даатгалгүй бол үзэхгүй цаашаа яв. Манай өрхийн имлэгүүд дээр их ажиглагддаг те. Өрхийн имлэг дээр даатгалгүй хаяг бүртгэлгүйгээд үзээгүйс болоод нэг орон гэргүүд тэнмэл хүн хөрхий гадаа нь осгоод өгсөн тохиолдол байгаа штэ. Тэгээд за нэгэн тойлоо ингэж их багшаа. 20 газар хүмүүжж байгаа эмэгтэйчүүдтэй очиж уулзсных. Амьдрал донд нь орж боцолж үзснэх. Үлдэж байгаа цөм минутанд эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдтэй ялангуяа залуучуудтай хандаад зөв хүн байх, хууль зөрчихгүй байх, тий, хуулийг хүндлэх, амьдралдаа алдаа гаргаж ингэж өргөс тодны цаана очихгүй байх. Энэ тал дээр нэг хэдэн үг хэлээд их үү. За тий. Сонсогч холбогч нэг үү. Их олон охид бүсгүйчүүд маань амьдралдаа алдаж байгаа нууц биш шүү дээ. За энэ хүнийг авчи. За сонсогч та Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. Айн танд ороо минь түргэе. Арай минь түргэе. За. Ярих зүйл юу вэ? Би надио хэлэх гэсэн юм аа. Юу сүүлийн үед ингээд зөвхөн цагдаач биш, хүн эмч биш. Юу н төрийн албанд орж байгаа энэ хүмүүс бүгдээрээ юм жоохон хумсрын уналтанд орсон тийм хүмүүс. Яс суртахууны доотлолтой тийм ээ. Яс суртахууны яа тэгэхээр өөрсдөө нэг төрийн албанд орсон гэдгийг одоо бараг төрд гарсан юм шиг тэгж хүлээж авдаг. Тэгээд жишээлбэл эмчнэр гэхэд одоо дөнгөж сургуулаа төгссөн охтууд гэхдээ тий өөрийгөө нэг бүр эмч болсон юм шиг хүлээж авдаг. Тэгээд ингээ хүнтэй харьцахтаа хүртэл мөнгө харж үйлчилдэг. Би бүр наадахтаа чи яг тулж яасан. Яасан гэхээр би төрөх гээд за цаг дуусах төгсөж байгаа учраас товчхон яриараа. Тийм тэгээ ер нь ингээд төрхөд ингээд очсон чинь адилхан ингээд цус алдаад очиж байгаа ээж нэр байж байгаа байхгүй юу. Гэтэл чинь ингээд би нөө таньдаг хүнгүй болохоор ингээд нөгөө намайг байлгаал байгаа адилхан цус алдаад суугаад байгаа. Тэгтэл нөгөө нэг тэр асрагч нар эмчнэр нь өөрөөсөө хүнийг стори нэгээл дэшиг аваад ороод байгаа байхгүй. Тэгээ би энд хэдэн цаг хүлээх үү гэсэн чинь бажид хүн дэшиг авсан гэдэг ингээд хэдэн удаа дэшиг авчихж байгаа байхгүй. Тэгэхээр би уурлаа та нараа хэнд үйлчлэх юм. Би ч гэсэн адилхан цуснаж байгаа ужуулаад явж байгаа эмэгтэй хүн. Надад ч гэсэн асуудал байна. Та нар хэнд үйлчлэх үү ингээд хэл ам хийнгүүтэл чи ясаа айхтар хүн бэ. За дэшигаар
Тэгээд дээшээ гаргасныхаа дараа, орон дээр гаргасныхаа дараа энэ стандарт нээж өгч байгаа байхгүй. Энэ нэг тийм учраас энэ төрийн албанд гарч байгаа хүүхдүүдийг тийм ээ шууд ингэ албан тушаал амралгүй заавал нэг төмөр замынхан төгссөн хүүхдүүдэд заавал нэг замчин хийлгэж байгаа л дээшээ дээшээ явуулдаг штэ. Яг тэр шиг тийм журмаар явуулаач гэмээр гэж хэлмээр байгаа байхгүй юу. Цагдаач гэсэн бүр анхан шатнаас нь бараг нэг хог цэвэрлээ шатаагаад байгаа л тэр тушаал дээр очдог тийм байвал арай л хөнсөр өөр болох гэж байна. Яг үнэ. Баярлалаа. За охид бүсгүүчүүдтэй хандаад багш маань юу гэж хэлэх вэ? За тэгэхээр амьдралтаа олж байгаа охид бүсгүүчүүд зөндөө өшт бие үнэлээд явж байгаа тий. Би өнөөдөр бас нэг семинар дээрээ бас хүүхдүүдтэй хэлж ирсэн. Юу гэхээр ингээд би айгүй энгийн жишээгээр тайлбарлая гэж бодож байна л та. Одоо нэг хүүхд маргаашийн семинарт бэлдээд номын санд ингээд уцмцаа унтраагаад айгүй анхаарлаа төвлөрүүлээд нөгөө хичээлтэйгээ холбогдлолтойгоор 6 ном аваад ингээд уншаал тэмдэглэл хөтлөл байжсэн чинь нэг найз нь уцтаад манай найзын төрсөн өдөр болж байна хоёулаа хамтдаа ханиндаа очие гэд нэг удаа уцтахгүй юу. Тэгээд 3 цаг 00 гэхэд уцсан гол үгүй би маргаашийн хичээл бэлж байгаа найз нь завгүй байна гэд уцаа тавьчихсан. Дараачийн 3 цаг 10 минут болж хат ээж нь уцсаж байгаа. За миний охин хаана нэг өгöd. Ээж би намын санд маргаашийн семинарыг бэлдэж байна. Тэгээ би 2 цаг намын санд суучаад ээж би 5 цагаас дүүгээ аваад гэртээ харина гэж хариулж байгаа. 3 цаг 15 минут нөгөө найз нь дахиад уцсаж байгаа. Хэрвээ чи надтай найзлвал заавал над дээр ирэх ёстой. Тэгэхгүй л би чамтай найзлахгүй гэж байгаа. Тэгэнгүүт нөгөө охин бодож байгаа. Сэтгэлээ нь яаж ин хоёрдуулчихж байгаа байхгүй. За найз дээр очих уу? Эсвэл намын сан цугаад би даалтаа гүйцээх үү? Семинартаа бэлтэх үү? Эсвэл 5 цаг болоод ээж дээр очих уу? Энэ айгүй энгийн зүйл. Тэгээд нөгөө хүүхдээ чинь сэтгэлийг хоёрдуулсан чинь нөгөө анхаарал энэ төвлөрөлт 50% багасж байгаа байхгүй. Дахиад 2 минутын дараа нөгөө найз охин залгасан. Залгасаар хагаад нөгөө найз охин аваа явж байгаа байхгүй. Нөгөө охиныг одоо яаж игээд уруудах. За тэгээ уруудахтаад очлоо. Уруудахтаад очингууд за юм сүртэй ганц пи ав, 2 пи ав гэж л нөгөө охин яах вэ? Жохон хална. Халаад ирэнгүүт 5 цагаас дүүгээ авахгүй. 5 цагаас гэртээ харихгүй. Ингээд 7-8 цаг болтол тэр баарн цунгууд зодоо цохоо оронгууд хоморгонд ороод тэр торны цаана орж байгаа байхгүй. Тэгэхээр би энийг юу хэлэх гээд байна вэ гэхээр найз чинь хэрэгтэй байна уу? Эсвэл ээж чинь хэрэгтэй байна уу? Уруу татдаг найз чинь хэрэгтэй байна уу? Уруу татдаг найз чинь хэрэгтэй байна уу? Эсвэл хайртай ээж чинь хэрэгтэй байна уу? Хайртай хөөрхөн дүүгээ аваад гэртээ арих хэрэгтэй байна уу гэдэг энгийн жишээн дээр л нөгөө октод хүүхнүүдэд алдахгүй бити алдаа гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй хүүхдэр ч ялгаагүй. Эрэгтэй хүүхдүүд бол бүр яах вэ гэхээр октоочиг тэгж яах вэ? Энэ охины хувьд бол тэгээ янз бүрийн байдалд ороод тэгээ одоо нэг хулгай сэрдэгдэг юм уу яадгийн. Тэгээд нөгөө мэдрээ саяны очдог газар яах вэ? Очих болж байгаа байхгүй юу? А тэгтэл хэрвээ тэр охин найздаа үгүй гэд эрс хэлж чадсансан бол өнөөдөр тэр зүгээр л байж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн энэ энгийн жишээн дээр л би октод хүүхнүүдтэй юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та нэгдүгээрт өөрөө өөртөө эзэн бэ. Хоёрдугаарт өөрөө өөртөө үнэнч бэ. Гуравдугаарт шаардлагатай тохиолдолд үгүй найзаа уучлаарай энэ удаа би чадахгүй нэ. Чадахгүй үгүй гэдэг үгийг хэлж сурах гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгж байж л сая та зөв суртахуунтай байна. Тэгж байж л та сая зөв үйлдэлийг хийн. Тэгж байж л та сая цаг хугацааг алдахгүй өөрийнхөө төлөө байх болно л гэдгийг хамгийн энгийн жишээгээр хэлмээр. За би отгоо өгшийнхаа хэлсэн дээр нэмээд залуучуудаа тэр дундаа охид бүсгүүчүүдтэй хандаад эмэгтэй хүн гэдэг бол амьдралын ачааг нуруунд дээр өөрч явдаг, амьдралыг гэрэлтүүлж байдаг, үр хөхөд тань ижлээ нар мэт гийгүүлж гэрэлтүүлж байдаг. Өөрөөсөө нарыг одоо мандааж байдаг тийм. Өөрөөсөө байнга одоо улаан сарнаг хүн болгон хараад нөгөө баярлдаг шиг эмэгтэй хүн бол цэцэг гэж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээд тэр цэцгийг услаа л байвал улаан цэцгээ өгөөд идэгтэй адилхан эмэгтэй хүнийг хайрлаа л байвал эмэгтэй хүн таны өмнөрөө олоод маш олон ажлыг амжуулнаа. Тэгэхээр өөрөөсөө цэцэг дэлгэрүүлдэг, нарыг мандаадаг энэ охид бүсгүүчүүдтэй хандаад зөв эмхтэй байж зөв амьдрцгаая гэж хэлмээр байна. Тэгээд зөв эмхтэй байж зөв эмхтэй зөв амьдрахад юу хэрэгтэй вэ гэхээр хамгийн гол нь амьдралын зөв ухаан, зөв дадал зуршил хэрэгтэй тийм ээ.
Тэгээд би эмэгтэйчүүдтэй энэ сонсогч эмэгтэйчүүдтэй хандаад юу ч хэлэх гэж байна гэхээр эмэгтэй хүн бол бүрхэг өдрийг ч нартай байлгаж чаддаг. Яг зөв аа. Тийм сайхан чадвартай бурхнаас заяасан авьяастай байдаг. Тэгээд их зөвүүн харьцаагч гэсэн зөөлөн болгож чаддаг. Тэгээд эмэгтэй хүний уйхан бүвэн дуу байхгүй бол энэ хорвоо уйтгартай. Эмэгтэй хүнийг хайрын сарнаагаар зүүрлэхгүй л зэрлэг ургамал дүүрнэ. Эмэгтэй хүний одоо сүүн цагаан сэтгэл байхгүй л үр ачнаар маань яаж өсөх үү гэдэг ийм гурван зүрд зүгээр эхлэх төгсгөх хэрэгтэй байгаа гэж бодож байна. Тэгээд охид бүсгүүчүүдэд дахин хандж хэлэхэд зөв хүн байж зөв амьдрал сая амьдралдаа битгий алдаа гаргаараа хэрвээ нэг удаа алдсан бол тэр алдаан дээр заавал үнэлэлт дүгнэлт өгөөрэй. Тэгээд алдаачаа өөрөө танд ухаан суулгах юм шиг үж хэлмээр байна. За энэ хүрээд нэвтрүүлгээ өндөрлөе. Маргаашийн нэвтрүүлгийн маань сэдв юу гэхээр тамхины эсрэг шинэ хууль 3 дугаар сарын 1-ээс одоо хэдхэн хоногийн дараачаас улс орондоо хэрэгжиж эхэлнэ. За олон нийтийн газар үзүр үйлчилгээний газар нийтийн эзэмшлийн зам талбай тамхи татахыг эрс хатуу хориглосон байгаа. Зөвцсөн тохиолдолд торгуулн доотлон 50,000 төгрөгнөөс эхэлж байгаа. За сая төгрөгөөр хүртэл торгох тухай юм хуулинд заалт одсон байгаа. За хууль 3 сарын 1-ээс хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. За яг энэ сэдвээр маань нэвтрүүлэг маргааш үргэлжлэх болно. Ингээ маргааш уулзлаа түр байж та. Сонсогч та Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонслоо. 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 Хүлээн авч